Бүгдний өнөөдөр мэндийг хүргэе. За Улаанбаатар хотын стандартын асуудал яригдж байна. Ганц стандартын асуудлыг ганцхан явган зам дээр ярмайг байгаа. Одоо сая дөрвөө дарга хэлж байна. Зарим төлөөлөгч нар бас энэ танин мэдгүй асуултаа болмоор байна. Хороо бүлгийнхаа уралдаар асуумаар байна. Энэ бид нар өөрсдөө иргэдийг төлөөлж байгаа. Нөгөө талаасаа төрийг төлөөлж байгаа учраас энэ Улаанбаатар хот ч өөрөө хуультай, дүрмтэй стандартыг мөрдүүлдэг. Энэ стандартыг сайжруулахын тулд энэ хот байгуулалт стандартын газар, ерөнхий төлгөөний газрууд ингээд оруулж ирж байгаамаа. Энийг бас хэлмээр байна. За ганцхан явган замын асуудлыг ярихаас илүүтэйгээр бусад стандартыг оруулж ирэхгүй яасан бэ гэдэг энэ саналыг оруулж байгаа. Өнөөдөр явган замаар явж байгаа. Гэтэл ус зайлуулах хоолойны асуудал. За дугуйн замны асуудал. Өнөөдөр бид нар ингээд талхан дээр одоо мас тавьж байгаа юм шиг замаа янзлаад байгаа шиг байна. Гэтэл тэрнтэй холбоотой тэр дагуул зүйлээ гол одоо бид нар одоо улирлын шин чанартай хотод амьдарч байгаа. Зундаа маш их бороо ордог. Өвөлдөө зас ордог. Ингээ шугам шүлжээний ажлууд орж ирдэг. Өнгөрсөн жил тавьсан ажлаа хуулаад тэр шугам шүлжээний ажлаа гэдэг. Өөрөө хот өөрөө нэгсэн системд ормоор байна. Бүх дарга нар дур мэдж асуудал шийдэгдэг. За шугам болооны асуудал боллоо гэхэд замыг хуулаад авчдаг. Тэрийг нь буцаагаад яаж засах вэ? Энд чинь хот гэдэг чинь өөрөө нэг баг гэж явах хэрэгтэй шүү. Тэгэхгүй нэг дарга нэг асуудал болгоод тэрийг хуулаад авчдаг. Буцаагаас сэргэн засуулж чаддгүй. За Улаанбаатар хотдоор ингээд нэлээд олон юмнуудыг өнгөрсөн жил судалсан. Ерөөсө хоорондын уялдаа холбоо байдаг. Нэг том толгойтой дарга нэг шийдвэр гаргадаг, нэг өлөө бороод нэг мэрэгэн санаа ордог юм шиг явдаг. Эргээд нөгөө ажлынхаа үр дүнгийг харж чаддаггүй. Тэгээ иймэрхүү байдлаар ер нь явмааргүй байна. Тийм учраас энэ нэгдсэн системд ороод энэ дарга нар өөрсдөө энэ хороо бүлгийн хурлууд дээр юмудаа сайн танилцж тухайн асуудалтайгаа ямар зүйл заалт нь яаж явд юм бэ гэдгийг уялдаа холбоогоо сайжруулмаар байна. За нэг зүйлийг цэгцлэх гээд нөгөө зүйлийг цэцгэлүүлж болохгүй. За та бидний одоо намын даргын би бичлэгийг үзсэн. Улаанбаатар хотын би энэ түүзгүй болгож байгаа энэ явган замыг чөлөөлж байгаа хашааг байхгүй болгожоод гаражийг шинжилээд энэ тогтчлолтой холбоотой юм дээр бодлогоор дэмжиж байгаа. Урд өмнө бол Улаанбаатар хот бүр эмх замбараа байхгүй, цэгцгүй, төлөлт байхгүй байсан. Яг энэ аж ахуйн ажлыг хийж байгаа удирдлагууд дээр бол саналуудыг өгж байгаа. Одоо 2026 2027 онд энэ дугуйн замын бодлогыг маш сайн төсөвдөр суулгамаар байна. Энэ стандартыг сайжруулмаар байна. Хин шин төгсрээд зогсмооргүй байна. Энэ дугуйн замыг хүртээмжийг нэмжүүл дугуйн зам дээр төсөв хүртэхүйдээ нэмээд өгөөч. Дугуйгаар ажилдаа ирдэг хүмүүсийг ядаж нэг цагийн өмнө тараах тэр нөхцөлийг нь бүрдүүлээд өгөөч. Айсланд, Норвегид би явж үзчихсэн. Спортоор хичээлж байгаа тохиолдолд эсвэл дугуйгаар унж ирж байгаа тохиолдолд ажлаасаа 15-аас 20 минут хоцрох хэрэгтэй байдаг шин. Дугуйгаар ирж байгаа тохиолдолд. Гэх мэтчлийн юм зохицуултыг бид нар өөрөө менежмент хийх хэрэгтэй. Одоо энэ удирдлагууд бол гадаад дотоод их л явсан байлгүй. Сингапур бол одоо энэ тээврийн логистикийн хамгийн өндөр түвшинд одоо бэлтгэж байгаа. Тэгээ бид нар Улаанбаатар хотыг ингэж төгжрлээс ангижруулахын тулд энэ дугуйн зам, явган зам энэ стандартуудыг маш сайн сайжруулах хэрэгтэй. Дээрээс нь энэ ус зайлуулах хоолойн дээр стандарт гэж юм байна уу? Энэ дээр нэг стандартыг оруулж ирж ингэж батлуулахгүйгээр бусад энэ дагуул стандартуудыг яагаад оруулж ирээгүй юм бэ? Энэ дээр бол нэлээд дараагийн асуудлуудыг оруулж ирэхдээ тэр уялдаа холбоотой стандартуудыг сайжруулмаар байна. Тэгэхээр зарим төлөөлөгч нарын танив мэдгүй асуултыг тэр бүлгийн хуралдаан дээр сайн асуу, хорооны хуралдаанд ирж суу. Энэ одоо бүр ойлгомжтой энгийн юмыг ингээд тайлбарлах гээд идэг. Нөгөө хурлын утга гэдэг юм байхгүй. Бид нар чинь бодлого тодорхойлоод энэ төсвөн мөнгийг үр ашигтай, инновац суурилсан орчин үеийн төвшөнд гаргамаар байна. Тэгэхгүй одоо 21-р зуунд бид нар өөрөө усыг помпоор соруулаад байж байгаа шүү дээ. Бороо орсны дарга. Тэгэхээр энэ түрхүү даргын хэлдгээр бол энэ одоо зарим төлөөлөгч нартай та өөрөө хичээл ороо. Зааж зургаа. Энэ Улаанбаатар хот чинь нэгдсэн системтэй байгаа. Холбогдох хууль тогтоомж стандартын нормын дагуу явж байгаа. Энэ мэдлэгийг бас бүлгийн дараач гэсэн та өөрсдөндөө сайн зааж өг. Юм мэдэхгүй байж болно. Тэрийг гэхдээ бүлгийнхаа хурал, хорооныхоо хурал дээр асуу.